Сайн байцгаана уу найзуудаа? Би өнөөдөр та нартайгаа хийж болох зүйл, хийж болохгүй зүйлийн тухай хамтран ярилцахаар ирлээ. Анхаараарай хүүхдүүдээ. Нийтийн ариун цэврийн өрөөнд хэрхэн зөв боловсон бие засах ёстой вэ? Та нар алийг нь зөв гэж бодож байна вэ хүүхдүүдээ? Мэдээж суултуур дээрээ зогсож болохгүй шүү дээ. Тийм учраас суултуур дээрээ бүрэн сууж бие засах нь зөв шүү. Хүүхдүүд та нар нийтийн ариун цэврийн өрөөнд зөв боловсон бие засаарай. Найзуудаа, шатаар яаж буух нь зөв вэ? Та нар юу гэж бодож байна? Шатны бариултыг гусаж буувал гэмтэж бэртэх аюултай шүү. Иймээс баруун гарын дүрмээ баримтлан шатны бариулаас гараараа барин алхаж буугаарай найзуудаа. Хүүхдүүдээ, бидний амьсгалах агаарыг тэтгэдэг модыг усалж байгаа үйлдэл маш сайн зүйл шүү. Цэнгэг агаараар амьсгалахын тулд ногоо модоо хугалж гэмтээлгүйгээр хайрлан хамгаалцгаая. Миний зөвлөгөөг анхааран сонссон найзуудаа баярлалаа. Баяртай!